Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас про подкастыг цуурлаар хүргэж байна. Подкастераа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг үлээ. Энэ удаагийн дугаарт Дундгов аймгийн прокурорын газрын хэрэг бүрдэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Саруул Ирээдүй оролцож байна. Энэ удаагийн сэдэв зөрчлийн тухай хуулинд заасан албадлагын арга хэмжээ гэж юу болох талаар ярилцах болно. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн өнөөдрийн про подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоос энэ өдрийн мэндийг хүргье. Подкастт оролцож байгаа танд баярлалаа. Тэгэхээр зөрчлийн тухай хуулинд зөрчил үйлцэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахар заасан байдаг. Тэгэхээр албадлагын арга хэмжээ хичнээн төрөл байдгийн бэ. Энэ талаар подкастын эхэнд мэдээлэл өгөхгүй юу? За зөрчлийн тухай хуулийн 1-2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлцэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл за хэм хэмжээг энэ үйлээр тогтооныг заасан байдаг. За мөн хуулийн 4-р бүлэгт албадлагын арга хэмжээний талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. За үүнд хөрөнгө орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл тээврийн хэрэгслийг хураах, за мөн хохирол нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, албан сургалтанд хамруулах гэсэн 5 төрөлтэй байдаг. Тэгвэл албадлагын энэ арга хэмжээ нь зөрчлийн шийтгэлээсээ юугаараа ялгаатай байд юм бэ? Тэр ялгаа заагийг нь танд тайлбарлаж өгөхгүй юу? За албадлагын арга хэмжээ нь хууль зүйн хариуцлагын нэг төрөл бөгөөд бид даасан ойлголт тухтун мөн за албадлагын арга хэмжээ нь шийтгэлийн төрөлд хамаардаггүй байгаа. Тухайлбал зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд нөлөөлөх шинжтэй нөлөөллийн арга хэмжээ гэж ойлгож болно. За албадлагын арга хэмжээг олон хуульд өөрөөр нэрлэж ирсэн бөгөөд тусгайлан зохицуулж байгаагүй арга хэмжээ ба зөрчлийн шийтгэлээс хэд хэдэн шинжээр ялгагддаг. За шийтгэл албадлагын арга хэмжээг оногдуулах үндслэл журам эрх зүйн зохицуулалтанд өөрөөр байдаг. Зарим арга хэмжээг хууль зааснаар хэрэглэнэ. Тухайлбал амьтны тухай хууль зааснаар зөрчил үүдгээд ашигласан зэвсэг хэрэгсэл, тээврийн хэрэгслийг хурааж амьтны нөхөн төлбөрийг тогтоосон үнээр гаргуулдаг. За жишээлбэл хоригдсон үед нэг цагаан зэр агнасан зөрчил үйлдсэн хүнд за хууль заасан торгуулийн шийтгэл оногдуулахаас гадна зөрчил үйлдэхтэй ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгодог. За мөн цагаан зэрийн экологийн засгийн үнэлгээ 500 мянган төгрөг байдаг бөгөөд нөхөн төлбөр нь тухайн төлбөрийн 2 дахин өсөж төлөвлөдөг хуулийн заалттай байгаа. За хуульд зааснаар энэ албадлагын арга хэмжээг хэрхэн яаж хэрэгжүүлдэг юм бэ? Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу? За зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тодорхой заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах шийдвэрлийг тодорхой заасан бол за тусгай ангид заасан зарим зөрчилд оногдуулах албадлагын арга хэмжээг тухайлан заасан байдаг. Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийдвэрлэл дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэгжилж болдог. За өөрөөр хэлбэл шүүх эрх бүхий албан тушаалтнаас гарах энэ хүү шийдвэр нь зөрчил үйлдсэн нөхцөл байдлаас хамаарч сонголттой байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гэдэг нь за хуулиар хүлээсэн чигүүрийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй төрийн албан агч гэж ойлгож болно. За эрх бүхий албан тушаалтан гэж зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа зөрчлийн тухай хууль заасан албадлагын арга хэмжээ авах хүндэслэл байгаас шалган тогтоодог байгаа. Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд хөрөнгө орлогыг хураах, шилжүүлэх, за зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгслийг хураах, хохирол нөхөн төлбөр гаргуулах, албадлагын арга хэмжээг авдаг. Харин зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл уналгыг хураах, эсвэл түүний үнийг гаргуулах, албадан эмчлэх, албан сургалтанд хамруулах албадлагын арга хэмжээг шүүх хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр хуульд зааснаар зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого мөн зөрчил үйлдэхтэй ашигласан эд зүйлийг хураан авдаг юм байна. Энэ хуулийн нэр томьёог та тайлбарлаж өгөхгүй юу? Зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого гэж юу юм? Зөрчил үйлдэхтэй ашигласан эд зүйл гэж яг юу гэлээд байгааг та тайлбарлаж өгөөч. За зөрчлийн тухай хуулид зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлого гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжааж бий болгосон бусад эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх орлогыг ойлгоно гэж тусгасан байдаг. Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг эрх бүхий албан тушаалтын шийдвэрээр хураадаг байгаа. За хураасан хөрөнгө орлогыг бол хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсвэл устгах, шилжүүлэх хэсгийг холбогдох хууль заасан журмын дагуу хэрэгжүүлдэг байгаа. За хууль өөрөөр заавал бол хөрөнгө орлогоос хохирол нөхөн төлөхөд зарцуулж үлдсэн хэсгийг нь улсын төсөвт төлбөрүүлдэг байгаа. За зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт болохоор зөрчил үйлдэхтэй ашигласан зэвсэг хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, унлага, зөрчилтэй бараа бүтээгдэхүүн эд зүйлийг ойлгодог байгаа. За эрх бүхий албан тушаалтан зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг хэрэгслийг хураадаг.
За зөрчил үлдэхдээ ашигласан тээврийн эрсдэл уналгыг хураах эсвэл түүний үнийг гаргуулах эсхийг шүүх шийдвэрлэдэг байгаа. За харин зөрчил үлдээд ашигласан эд зүйл хэрэгсэл нь зөрчил үлдсэн хүний амжиргааны их үүсвэр болсон эд зүйл хэрэгсэл бол тэдгээрийг хураадаггүй байгаа. За урд нь ойн тухай хууль зөрчих, амьтны тухай хууль зөрчих, байгаль орнолын тухай хууль зөрчих гэх мэт зарим зөрчил үлдсэн тохиолдолд зөрчил үлдэхэд ашигласан тээврийн эрсдлийг хураах санкц байсныг зөрчлийн тухай хуульд албалагын арга хэмжээ байхаар тусгаж өгсөн байдаг. За ямар нэгэн зөрчлийн улмаас учирсан хохирлыг тухайн зөрчил гаргасан этгээдээс гаргуулдаг. Тэгэхээр тэр учирсан хохирол нөхөн төлбөрийг хэрхэн яаж тооцдог юм бэ? За зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үлдсэн хүн хуулийн этгээдээс учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж зөрчлийн улмаас учирсан хохирлыг барагдуулах, хор уршихыг арилгах арга хэмжээнд зарцуулж үлдсэн хэсгийг нь улсын төсөвт төлрүүлдэг. За хохирол гэж зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн улмаас хүний амнаас, эрүүл мэндийн хөрөнгө, за бусад эрх хэрэгжүүлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал түншлэн төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагаврыг хэлдэг байгаа. Нөхөн төлбөр гэж зөрчлийн улмаас устсан, гэмтсэн, эд хөрөнгө бараа, эд зүйл түнчлэн хорогдсон, өргөцсөн, агнсан мал, амьтан, ургамал, за байгаль орчны өртөг, үнэлэмж үнэлгээг хэлдэг байгаа. Тэгээд зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчил үлдсэн хүн хуулийн этгээдээс учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн эрх бүртгэлтийн явцад хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоодог байгаа. Хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөрчлийн хууль, бусад хуулиар эрх болгосон захиргааны эм хэмжээний актыг баримталж түүнд заасан үндэслэл журмын дагуу хохирлын хэмжээ, эд хөрөнгө, мал амьтан, эд зүйл, барааны нөхөн төлбөрийн хэмжээг тооцдог байгаа. За зөрчлийн хууль болоо бусад хуулиар эрх болгосон захиргааны хэмжээний актад зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгаалan зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, шүүхэн шинжилгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээ тогтоох хууль заасан журмын дагуу тогтоох бөгөөд шаардлагатай бол шинжээч томилж эд зүйл бараа техник, тээврийн эрсдлийн үнэлгээ, за мал амьтны хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тооцдог байгаа. За эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хорогдсон, өргөцсөн, за хууль бусаар агнсан, барьсан, түүсэн амьтан, ургамал, за байгаль орчны хохирол нөхөн төлбөрийг байгаль орчны тухай хууль заасны дагуу тооцдог байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж буй 200 гаруй хуульд заасан тохиолдол бүрийг нь шүүн үзэж зөрчлийн тухай хуулийн тусгай ангид тухайн хууль заасан хохирол нөхөн төлбөрөөр гаргуулахар тусгайлан заасан байдаг. Та түрүү яриандаа албатан эмчлэх, за албатан сургалтанд хамруулах албатлагын арга хэмжээг шүүх шийдвэрлэдэг гэж ярьсан. Тэгэхээр энэ төрлийн албатлагын арга хэмжээг ер нь хэрхэн яаж хэрэгжүүлдэг юм бэ? Энэ талаар манай подкаст сонсогчдод тайлбарлаж өгөхгүй юу? За зөрчил үлдсэн хүнд донтох, сэтгцэн эмэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бол шүүх түүнийг албатан эмчилгээнд хамруулахар шийдвэрлэж болдог. Шүүх баримтлах шийдвэрлээс гадна албатан эмчлэх, албатлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлсэн бол тухайн этгээд баримтлах шийдвэрлийг эдэлж дуусны дараа албатан эмчилгээнд хамруулдаг байгаа. За өнөөдрийн байдлаар согтуурах, мансуурах тунтай хүнийг захиргааны журмаар албатан эмчлэх, албатан хөдөлгөөн тухай хууль үйлчилж байна. За албатан сургалт гэдэг нь болохоор зөрчлийн тухай хуулийн тусгай ангид өөрөөр заагаагүй бол шүүх баримтлах шийдэл оногдуулахар заасан зөрчил үлдсэн хүнд албатан сургалтанд хамруулахаар албатлагын арга хэмжээг хэрэгжүүлж болдог. Албатан сургалтыг баримтлах шийдгэлийг эдэлж байх хугацаанд эрх бүхий байгууллага хэрэгжүүлдэг байгаа. За албатан сургалт нь 10-аас 50 цагийн хугацаатай. За тухайлбал зөрчлийн тухай хуулийн 54 зүйл буюу гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль зөрчих. За 8-6 дугаар зүйл буюу хулгайлах зөрчил, 14-7-гийн 5 буюу тээврийн эрсдэл жолоодох хэрэггүй, эсвэл жолоодох хэрэг нь дуусвар болсон хүн согтуурлах ундаа мансуурлах юм сэтгэц нөлөөт бодис хэрэгэлсэн үедээ тээврийн эрсдэл жолоодсон эсвэл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэх мэт зөрчлүүдэд баримтлах шийдэл дээр нэмж албатан сургалт хийх албатлагын арга хэмжээг тус тус авдаг байгаа. Бас нэг зүйл байна л да. Тэгэхээр зөрчлийн улмаас тухайн иргэнээс зөрчил үлдэж олсон орлого, за эд зүйлийг нь хуран авдаг. За хуран авчгаад дараа нь хэрхэн яаж шийдвэрлэдэг юм бэ? За засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 195 дугаартай тогтоолоор батлагдсан албатлагын арга хэмжээ авсантай холбоотой хуран авсан хөрөнгө орлого, эд зүйл, тээврийн эрсдлээс хохирол нөхөн төлөвлөх улсын орлого болох устгах журам байдаг. Энэхүү журамд хэрэгжилтэнд прокурорын байгууллагын холбогдох хууль тогтоомж заасны дагуу хяналт тавьж ажилладаг байгаа. Тус журмын дагуу эрх бүхий албан тушаалт нь албатлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хуран авсан хөрөнгөнөөс хохирол нөхөн төлөвлөх, хөрөнгө орлого, эд зүйл хэрэгслийг улсын орлого болгох, устгах, бусад байгууллага шилжүүлэх, асуудлыг шийдвэрлэхээр хүсэлтийг Харьяа нутаг дэвсгэрийн засаг дарганд дэргэдэх
зөвлөлд хүргүүлж ажилладаг байгаа. Тэгэхээр зөрчлийн улмаас хуран авсан хөрөнгө орлого за эд зүйл хэрэгслийг улсын орлого болгох энэ асуудлыг шийдвэрлэх засаг даргын дэргэд зөвлөл ажилтдаг юм байна. За энэ зөвлөл нь ямар чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг юм бэ? За эрх бүхий албан тушаалтын шийдвэрээр хуран авсан хөрөнгө орлого за эд зүйл хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах, за энэ талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг аймаг нийслэл, сум, дүүргийн засаг даргын дэргэд зөвлөл хэрэгжүүлдэг ба аваг зөвлөл нь үнэлгээний, устгалын, худалдан борлуулах асуудал хариуцсан комиссүүдтэй байдаг. Зөвлөл нь худалдан борлуулах, улсын орлого болгох, устгах шийдвэр гаргахын өмнө тухайн хөрөнгө эд зүйл хэрэгсэлд үнэлгээ заавал хийдэг байгаа. За үнэлгээг зөрчил гаргасан этгээдэд танилцуулах ба тухайн этгээд нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргасан тохиолдолд хөрөнгийн шинжээчээр үнэлгээг дахин нэг удаа хийлгэж болдог байгаа. За энэ тохиолдолд үнэлгээний зардлыг гомдол гаргасан этгээд өөрөө хариуцдаг. Хурааж авсан хөрөнгө орлого эд зүйлийг устгах үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулдаг юм бэ? Энэ талаар та мэдээлэл өгөөч. Бас нэг талдаа хураа авсан эд зүйлийг худалдан борлуулах болон устгах боломжгүй тохиолдолд яадаг юм бэ? За хураагдсан амтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхийд, бүтээгдэхүүн, за химийн болон цацраг хөтөлбөр бодис, нян, өсгөр, за эмийн түүхийд, хүнсний түүхийд, бүтээгдэхүүнийг заавал шинжилгээнд хамруулсан үндсэн дээр зөвлөлөөс худалдан борлуулах, шилжүүлэх, эсвэл устгах шийдвэр гаргадаг байгаа. За эд зүйл хэрэгсэл болон хохирлыг нөхөн төлөвлөхөд зарцуулахаас бусад хөрөнгийг төрийн байгууллага шилжүүлдэг байгаа. Эрх бүхий байгууллага албан тушаалтан эсвэл шинжиж тухайн хураа авсан хөрөнгө эд зүйл хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд за зөвлөлөөс тэдгээрийг устгах шийдвэр гаргаж устгах ажлыг зохион байгуулахыг устгалын комисс даалгадаг. Зөвлөлөөс хөрөнгө эд зүйл хэрэгслийг устгах шийдвэр гаргасан тохиолдолд энэ талаар зөрчил үлдсэн этгээд заавал мэдэгддэг байгаа. Зөрчил үлдсэн этгээд нь зөвлөлд хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг устгах ажиллагаанд бичлэн эсвэл төлөөлөгчөөр дамжуулан оролцуулах боломжтой байдаг байгаа. За хүний амнаас эрүүлэмд хүрээлэн буй орчинд шууд хор нөлөө учруулж болзошгүй. За түүнчлэн түргэн муудаж, чанар байдлаа алддаг, хөрөнгө эд зүйл хэрэгслийг хураасан эрх бүхий албан тушаалт нь за тэдгээрийг аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хадгалдаг байгаа. За аюулгүй байдал нь алдагдаж болзошгүй тохиолдолд за энэ журам заасны дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх, за эсвэл устгах арга хэмжээгөөр даруй хэрэгжүүлж болдог байгаа. Устгах ажиллагаанд зөрчлийг үйлдсэн этгээдийг өөрийг нь за боломжгүй тохиолдолд хөндлөнгөө 2-оос доошгүй гэрчийг байлцуулан эсвэл дуу тусны бичлэгээр баталгаажуулж за энэ тухай тэмдэглэл үлдэж холбогдох баримтыг зөвлөл хүргүүлдэг юм журамтай байгаа. Дундгавь аймгаас бидэнтэй холбогдож мэдээлэл өгсөн Саруул ирээдүйн прокурортой баярлалаа. Ажлын амжилт хүсье. Про подкастын энэ дугаарт за зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ за тэр дундаа хөрөнгө орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хэрэгслийг хураах, хохирол нөхөн төлбөрийг хэрхэн гаргуулдаг талаар подкастын оролцогч прокурор маань та бүхэнд мэдээлэл өглөө. За Про подкаст 7 хоног бүрийн баасан гарагт шинэ дугаараа та бүхэнд хүргэдэг. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.